Тэтгэврт гарах үед цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд зогсолтгүй их чармайлт гаргах хэрэгтэй. Би йогоор хичээлж, хоол хийж сурч, цэцэрж, бас мандарин хэлний хичээлд сууж үзсэн. Гэхдээ амьдралд минь дутагтаад байгаа тэр зүйлийг би яг одоо холох хэрэгтэй. Намайг бэмүүдийг хэрэглэх. Би харигтай Остонтой уулзахаар ирсэн. Шинэ дадлахын оюутантай уулзах цаг л байсан да. Тэр чинь би байна. Та хэдэн настай юм бэ? 70-тай. Харин чи? Би 24-тэй л доо. Ажлаасаа болоод хөвшин харагдаж байгаагаа мэдэж байна. Таны хувьд бүр хэцүүлтэй уучлаарай. Сайн уу Жулс? Би танай шинэ дадлагч игч байна. Та үүний хөгжилтэй талыг харж чадаж байгаа чинь сайн хэрэг шүү. Анзаарахгүй байхыг хичээгээрэй. Та заавал албаны хуцлах шаардлагагүй л дээ. Дургуцахгүй бол хослол над дэвтэйхэн байж. Ядчил би бусдаас ялгарна шүү. Тэрний тулд танд хослол шаардлагагүй байх. Хаалгыг чинь хаах уу, онгорхоо орхих уу? Хамаагүй. За нээлттэй орхисон дээ байна. Та надад бодохгүй дасчихна да. Техник гэдэгтэй итгэлтэй байна. Дадлагч ч замгүй байх шүү. Найрсаг. Хүмүүр тэрэн дуртай шүү. Нэг өгч нэрж байна. Сайн уу бэ? Юу энэ чи үнэхээр сайхан харагдаж байна. Эмэгтэй хүн хэр удаан ууралж байж тайвширдах юм бол чи ярилцаж уучлалт гуйсан байхаа гэсэн. би шууд хэлгээсэн л дээ гарчгийн дээр намайг уучлаарай гэдэг маш олон уутай бичсэн. Тэгэхээр яг уучлаарай гэж сонсогдсон бас уйдгартай уйлж байгаа нүрийн хувьд багсан байгаа. Манай хөрөнгө оруулагчид илүү туршлагатай удирдлагатай болбол ажлыг чинь хөнгө өвчлөн л гэж үзсэн юм байна. Би ийм зүйл болно гэж огт бодсонгүй. Тэр зөв зүйл хийхийг л хийж байж байна. Компани гэр бүлгээ адил итгэмээргүй дарамтнд байгаа. Чи энэ бизнесийг жил хагасны өмнө ганцаараа байгуулсан шүү дээ. Одоо энэ газар 220 хүн ажиллаж байна. Хин энийг хийснийг дахиад сана. Сайхан цаг байж дээ. Үнэндээ бол тантай хамт байхаар илүү тайван болж илүү төвлөрч чаддаг гэх үү дээ. Мэдээж энэ надад маш их хэрэгтэй зүйл. Джек Николсон Харрисон Форчиг ирчүүдээс яаж ганцхан үеийн дотор Борх. Намайг Фиона гэдэг тэрээр барайч гэдэг юм. Энд бас нэг хуучны сайхан зүйл байгааг хараач. Ямар байна да бэ? Гоо яах вэ? Даж юу? Энийг Тааж миний бодсон шиг хөөгшин биш юм байна.